Хөсгөр группийн админ, жүжигчин, Last Science-ийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын соёлын чиргүүний ажилтан Лав Долгон амьдсан байна. Last Science шоуны үүсгэн байгуулагч Уран Тамир ирсэн байна. За. Энэ шоу маань Last Science шоу маань 2019 онд 22 онд 24 онд зохион байгуулагдсан. Энэ шоу анх зохион байгуулагдахад анхны нийгэм яг яаж хөдөлж авсан бэ? Энэ асуултаар хэлбэлээ. За, угаасаа нөгөө илүүдэлчин гэдэг асуудал чинь айгүй нөгөө тийм нөгөө юу лээ хүн болгон илүүдэлчингийнхаа эсрэг тэмцэж байгаа боловч одоо яг нөгөө нийт хүн амын талаас илүү илүүдэлчинтэй байгаад байгаа хөө. Тэр тусмаа эмэгтэйчүүд. За эмэгтэйчүүд одоо ямар нэгэн байдлаар таргалсан байгаа шүү дээ. Одоо гормоны өөрчлөлт нөлөөлж дээ. Төрөөд хэд хэд удаа дараалж төрөөд нөлөөлж ийн, өвчнөө улмаас бас махалж ийн, стресснээс таргалж ийн, ажлын ачаал хөдөлгөөний дутагдал гэж үсэ таргалах шалтгаанаас мундахгүй мандрах байхгүй юу? Ер нь бол одоо манай өнөөгийн нийгэм. Тэгээд нөгөө байг ингээд нөгөө ачаалтай ажилладаг хүмүүс чинь өргөж фитнесээр хичээллээ янз бүрийн нөгөө биетэй анхаарал боломжгүй байл да. Жишээлбэл одоо бид ерөөс гэсэн үү? Тэгээ одоо ингээд нэгд илүүдэлчинтэйгээ учирсан эмэгтэйчүүдтэй нөгөө гой ганган байхыг гой хувцалж гой хувцалсан эмэгтэй чи угаасаа ингэ нийгэмд аягүй идэвхтэй оролцож өөрөөсөө амар гоё энерги ялгаруулад өөртөө гоё ихтэй болдог шүү дээ. Юу нэ нэг нурнаагаад ингээл хувцлаа яваар яг л нэг тэр өдөртөө нэг иймэрхүү гоё хувцлал ингээд гараа явахаар бүр цаанаасаа ингээл хүмүүсээ харж байгаа гэсэн хандж байгаа хандлага ч гэсэн өөрөө байна. Тэгээд яг тэр бүхэн дээрээс үндэслээд гоё туртлаа дижин байцгаая гэдэг үрээтэй Last Science Fish шоу одоо Монгол 2019 онд анх удаагээд тэрнээс хойш одоо ковидын 2 жил алгасан. Тэгээд одоо 4 удааныхаа шоуг хийж байна. Тэгэхээр анхны хүмүүсийн хүлээж авах юм яас нэрмээрээ хан хошиг юмнууд өөрсдөө идэж ууснаа гахварж байгаа юм шиг үстэй юм хийдэг юм. Одоо ч гэсэн хэлбэр хийж л байгаа бидний тийм янз бүр. Тэгээ ямар хамаатай та нар гоё турхаа бид нар гоё өсгөрөө бид нар өөрсдөө тэгээд сэтгэл хангалуун байна бидрийг битэн шүү бид нар та нар турхаа хизээ та нар шүмжиж байгаагүй шүү. За гаган өсгөр продакшн маань 2018 онд үүсгэн байгуулагдсан. Тэгээд энэ продакшны үйл ажиллагааны чиглэл бид 2019 онд Last Science буюу өсгөр махлаг хүүхнүүдийн загварын шоу арга хэмжээг бид зохион байгуулж хэрэгжсэн. За 19 онд бол нийт 40 хүн одоо манай шоу арга хэмжээнд оролцсон. Анх мэдээж ингээд бид шоу арга хэмжээгээ хийхэд бол бас нэлээд тоёс жоохон айцтай. Нэг маань хэрхэн яаж хүлээж авах бол одоо энэ хүүхнүүд маань бидэд итгэж шоунд оролцох болов тий оролцоод өөрсдөө гаргаж илэрхийлэх нь одоо үзэгчид маань таалагдах болов. За нэг маань яах бол гэдэг бас мэдээж хүн чинь юм хийж байгаа юм чинь бас таалагдахын тулд хийн. Гэхдээ бас таалагдахгүй нэгсэн байсан. Тэр бол үсэхгүй. Гэхдээ манай шоу арга хэмжээ бол яа харахгүй. Маш амжилттай авах удаа зохион байгуулагдсан 19 онд. За тэгээ 22 онд, тэгээ 24 онд гэдэг 3 удаа шоу маш амжилттай зохион байгуулагдлаа. Нийт бид нэр 120 гаруй өсгөр хүүхнүүдийг моделийн чиглэлээр авч Last Science өсгөр өсгөөчүүдийн загварын шоу арга хэмжээнд оролцууллаа. Тодорхой хэмжээний хүүхнүүдтэй бид нар бас одоо хүртэл хамтран ажиллаж байгаа тийм. Одоо 2025 онд бас 40 модель өсгөр бид нар бэлтгэл сургуульд нь оролцсон ажиллаж байна. Тийм. Тэгэхээр ингээд өсгөөчүүдийн маань бас нийгмийг ингээд харж байгаа өнцг нь өөрөөс одоос арай л гоё эерэг болчихжээ. Бас бидний бас зорилго тийм. За тэгэхээр зорилгоо бас дахиж ярих бол тийм. За энэ шоуны онцлог одоо өмнөх одоо 19 онд тий 22 онд 24 онд зохион байгуулсан шүү дээ. Энэ жилийн онцлог нь юу шоу? За ер нь бол жилээс жил манай шоу чанар болоод ер нь бүх юмараа сайжирч байгаа. Тэгээд хамгийн анхных бол туршилтын шоу байсан ч гэсэн маш амжилттай болсон. Тэгээд тэрнээсээ бас тодорхой хэмжээгээр урам аваад ингээд явж байгаа. За юугаараа онцлог байгаа вэ гэвэл нь штэ. Яг өмнөх шоунуудаасаа дахиад нөгөө амжилтын туршлага ажлын тэр нөгөө туршлага юмараа л онцлог байна. Бид нар 5 дахь удаагийнхаа шоунд бүр арай илүү акцент өгч бүр ингээд шилтийг тодорхойлын 5 дахь удаагийнхаа шоунд бид нөгөө шилдэг оролцогчийг тодорхойлъё гэж бодож байгаа бол шинж бас нөгөө эрсдэлтэй.
бүх хүүхнүүдийг чи гоё өсвөртэй гоё өсвөр байна гэж шилж авчаад тэд нар дундаасаа ингээд сон ялагч нэг бол яллуулаад бусдын чи юм яаж гэдэг мэдрэгдэж өгмөр боо. Бүгдээрээ л амар гоё сэтгэлийн таашаал идлээ манай шоунаас гардаг. Тэгээд яг 5 удаагийн шоун дээр бид нар юугаар онцлог байлгахгүйгээр олон улсын хэмжээнд олон улсын гэдэг чинь одоо хөрш зэрэгэлтэй бид нартай ингээд нөгөө найрсаг холбоотой байдаг улсуудаасаа бас плазма төлөвүүдийг үрж авчираад 5 дахь шоугаа нэлээ тийм интернационал шоу хийж байгаа. Дэлхийн 20 гаруй улсад зохион байгуулагддаг юм л шүү дээ. Тэгээд энэ одоо шоу арга хэмжээнд өмсөгддөг хувцснууд хэр болцтой. Манайш одоо 113 мянган гишүүнтэй ганга өсвөргээд групп баггүй. За тэгээд тэн дээр ер нь л болоод нэг 80 орчим хувийн илүүдэлтэй эмэгтэйчүүд ба тэгээд харьцангуй яг энэ бид нар зориулсан тийм зорилттой бүлгийн дэлгүүрүүд илбэгшсэн те. Ер нь бол аал болоод бас нэг цөөхөн л байлаа. Тэгээ одоо бол бас сонголт нэлээ их болсон. Тэгээ манай хамтрагч дэлгүүр манай нөгөө нэг групптэй хамтардаг дэлгүүрүүд маань бас ингэ шоутай хамтраад одоо өөрсдөө өдөр санал тавиад оролцож байгаа. Тэгээд харьцангуй бас бид нэр бас тэдний тийм билээ, тэдний тийм билээ гэдэг 10 орон дотор бол эргэлтгээр гоё хөөрхөн зардалтай дэлгүүрүүд байгаа шүү дээ. Бага. Тэгэхээр хүмүүс бас нөгөө нэг plus size гэдэг шоу маань бас яг юу өгөх гээд байгаа юм бэ те. Үзэгч маань гэж юу үзэх юм зөвхөн нэг ахлах хүүхнүүд загвар тайзнаа гараад ингээ алхаад тэр мэдрэмжийг өгөх юм эсвэл оролцож байгаа хүмүүстэй юу өгөх юм, үзэж байгаа хүмүүстэй юу өгөх юм гэдэг та нарын зорилго юу вэ гэдэг хүмүүс маш их асуудал байна. Тэгэхээр манай plus size шоу одоо ямар зорилготой вэ гэхээр нэгдүгээр бид нар хэлтээ нийгмийн хандлагыг эрэг тийш чиглүүлэх. Мэдээж хүн өөрийнхөө эрүүл мэндийг бодоод зайлшгүй илүүж чиг хасах ёстой. Тэр хүртлээр бүсгүй хүн одоо хичнээн матлаг байсан ч гэсэн хэрхэн яаж өөртөө итгэлтэй байх вэ те хэрхэн яаж одоо бусдыгаа гоё ингээд бас нэг олны донд бас нэг те шинэ стандарт аюу хөдөө гэж хэлүүлэх мэргүй шүү дээ. Тийм болохоор нийгмийн хандлагыг бас тодорхой хэмжээгээр бас эрэг тийш чиглүүлэх. За мэдээж одоо маш олон хүүхдүүд нэг доор ингээд цуглаж байгаа учраас тэр олон хүүхдүүдийн найз нөхдийн хүрээ нийгмийн одоо хүрээлтийн бий болох те өөрийгөө хэрхэн яаж ганган дэгчин яаж хувцалж болох юм. Би энэ яваа наснда энэ олон бүсгүүчүүд айлхан хавьд нь яваа юм бэ. Тэгээд хүн бас өөрөө дотроо олон хүүхдүүд бас мэдээд байгаа шүү дээ. Хүүхдүүд маань тайзантай мэдээж дотор хувцастай үзүүлбэр үзүүлдэг. Тэр дотор хувцастай үзүүлбэрийг биднэрт ихтэй заавал гэдэг шаардлага тавьдаггүй. Яг тэгэхээр өөрөө эн чинь нөгөө нэг юм өсгөр гэдэг чинь нөгөө бидний сул тал шүү дээ. Тэрийг бид нар тайзан дээр даваа тал болгож гаргах гэж байгаа учраас өмсөхгүй юу гэдэг бид нар асуудаг. Тэгвэл бол гарахгүй хүмүүсийг бид хүчээр гаргах боломжгүй байдаг. Тэгээд дотор усны гараан дээр гараад иргэсэн нөгөө бүсгүй чигэртэй очих юм та. Гоё хүмүүстэй орилоод алаад ичээд би бүр гайхтай хамгийн гоё шоуны хамгийн гоё дотор устай үзүүлбэр байхгүй. Тэр дотор хуцсны үзүүлбэр дээр зэрэглийг та зүгээр ингээ харахад босоо зогссон алаад ичээд байхгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг мэдрэмжийг авсан юм битэн би дотор хуцс амар гоё харагдсан юм байна. Бодсон байгаа шүү дээ. Тэгэртээ хараад миний шүүгэнд дотор хуцс гэдгсэн чинь бүр ингээ торон юм дотор хуцнууд ингээ өөрчлөгддөг юм байлээ хүүхнүүд. Тэгэхээр өөртөө ихтэй болж байгаа гэж шинж байна л да тий. Тэгэхээр бас биднийг бас одоо юу гэдэг пласа шоуг бас ингээд дэмжиж шоу арга хэмжээнд оролцох гэж хүсэлт тавьж бүртгүүлж энэ хүртэл бас арга хэмжээнд мань оролцож явж байгаа бүх бүсгүүчүүдтэй бас биднэрт найдаж итгэж тий ганган хөсгөө продакшн үйл ажиллагааг дэмжиж ирж байгаа бүх бүсгүүчүүдтэй бас энэ ташрууд баярлалаа гэж хэлэх зүйтэй байна. Энийг ч мэдэхгүй те ямар ч хэрэгцээ биш. Маш хэрэгтэй мундаг хүүхнүүд байгаа байхгүй юу? Энийг ч мэдэхгүй ямар одоо үйл ажиллагаа явуулах юм мэдэгдэхгүй анх ингээл хоёр ганган усгийн продакшнаас ингээл зар тавиал те хөсгөл бүсгүүчүүдийн тэтэс тэтэн хэлтэй тим өндөртэй тим жинтэй хүүхнүүд хүрээ дээр ороод иргээл ингээл урайлж яхад бид нарыг одоо мэдэхгүй ээжж ингээд итгэж ингээд уулзаж очиж исэн 100 гаруй хүүхэн байдаг байхгүй юу? Тэгэхээр тэднэртэй бас анхны юм гэдэг бол ягаад ч юм сэтгэл хамгийн гоё дотн байдаг. Тийм болохоор ер нь бүх бүсгүүчүүдтэй бүх хөвсгөр өөртөө итгэлтэй ганган дэгжин бүсгүүчүүдтэй бас маш их баярлж явдаг шүү. Хамтран ажилладаг бид нартай одоо хамтран ажилладаг Андра актем байна тий ажилласан хатуун агентлаг байна. За тэгээд бүжгийн Star Dance байна, Ures Dance Club байна. Одоо манай шоунуудтай үргэлж хамт биднийг үргэлж дэмждэг актад маань ингээ байж ирдэг багш нартай бүх багш нартаас энэ ташранд баярлалаа гэж хэлье. Бүх зураглагч нартай баярлалаа. Бүх фото зураг авдаг зурагчдаа маш их баярлалаа. Тийм аа. Одоо яг дуусах гэдэг байна. Нэг ингээ яаж дараа үгүй ярьж байна. Санжаа юм тийм үү? Зүг.
За тэгээд маш баярлалаа гэж хэлмээр санагддгиймаа. Тэгээд бас яг боломж бас олддоггүй. Өнөөдөр ингээд ярьж байгаа дээр бүр зүгээр гяс бүгдийг ингээд хэлээд ингээд аваад гэсэн. Энэ шоуг хийхэд анх хэн санаачилсан бэ? Яагаад энэ шоуг хийх болов? Энэ чинь ингэсэн. Анх 2016 онд Big Size гэдэг нэг юм логогоо гаргачаад тэгээд би харчихсан байхгүй. За энэ Big Size шоу угаасаа махлаг өхнүүд ингээд загварын шоу арга хэмжээ хийвэл гоё юм байна да гэд. Манай найз чи өөрөө загвар өмсөв бүрүүсөрөө топ модель. Тэгээд гот пүүжэд дагаад англи гэхээр агент гэдэг нь очин хараад тийм гот би чинь тэгээд ёо ямар гоё юм бэ ямар ингээд засаад эргээд би чинь ингээд найзгаа дагаад ирсэн юм чи яах зэрэл тон тэгээд тэр би ямар алах вэ хаачихад ямар гоё юм бэ гэж бодсон. Яагаад дандаа зүгээр ёо туранхай хөлтөнд ингээд загвар өмсдээ. Тэр би пүүжэд хэлжсэн байхгүй. Би өсгөр хөлтөдийн загвар шоу арга хэмжээ гэж би хийвэл яах вэ гэдэг. Дахин үзэх гэж тухайн үед яг хэлчихсэн байхгүй 16 онд. Тэгээд би өөр нэг юм лого хийнэ гэдэг. Тэгэхээр тийм Big Size гэх нэртэй юм лого хийлгүүлээд тэрийг ингээд том ингээд цаасан дээр ингээд буулгачаад гэрийнхээ хам тавьчаад орон дээр ингээд хараас заа ийм Big Size гэдэг юм шоу үйл яах вэ гэж бодож. Тэгээд явжсэн 18 онд логоч хоёр нэг арга хэмжээндээ таардаг байхгүй. Тэгээд логоч хоёр арга хэмжээндээ таараад логоч хоёр хонд ярилцаад өсгөр яг манай ганган өсгөр бүрүүкийн те арга хэмжээсэн. Тэгээд таараад гэсэн чинь логоч би нэг ийм шоу ингээ бодоод байгаа маа таамын гэдэг чи үе яг чи би яасан юм бодож байгаа. Тэгвэл хоёулаа хамтраад хийгөө. За тэгээ. Тэгээд бид хоёр ганган үсгэр нөгөө продакшн логоч маань байгуулагдаад тэгээд тэрэн доор за энэ шоу арга хэмжээ ингээ зохион байгуулах тгийгээ. Тэгээд өөр хоёулаа ганцхан шавлаар таарсан да. Яг л нэг юм бодож исэн бодол маань л яг тэр үед ингээл 18 онд хоёр уулзаад тэгэл шийдсэндээ. Тэгээд тэрнээс өмнө тэгээд мэдээж 19 он шоу болохоос өмнө бүх одоо гадны дотны шоунуудыг бид нар бас судалж байгаа юм л да. Тэгэхээр 20 гаруй уран зохион байгуулалт юм байна. Хамгийн сүүлд энтгэг гэхэд 3 сарын 28-нд зохион байгуулагдлаа тий. Энтгэг улсад. Тэгээд би одоо бас нэр уучлаа. Би ганц юм хэлэхгүй болохгүй нэ. Маш олон коммент, маш олон мессежүүд ингээд манай продакшн дээр ирдэг. За тэрэн дээр юу гэж ирдэг вэ гэхээр зарим нэг нь бүүлэгдэж байгаа тий. Зарим нэг нь болохоор амар гоё шүүстэй баяр үргээ өстө мундаг байна хүүхнүүдэд ийм гоё уран зориг итгэл найдвар олгож байгаа. Окей баярлалаа. Тийм бүүлэгдэж байгаа хүмүүс нь plus size модель гэж юм байд юм уу? Тэ? Энэ одоо гиз үс яац юм бэ? Гэтэл бүр аим шигтэй заа. Тийм гот нь бид гэж байна. Та нар солонгосын plus size модельүүдийг харалтаа гэж байгаа байхгүй. Яах юм бэ? Тэр солонгосын plus size модель чинь өглөө бослоо гадаа машин ирлээ буулаа суулаа та энийг идэж шүү. Очлоо fashion TV-гийн тэр бэлтгэлийн байранд очиж бэлтгэл хийлээ. Өдрийнх нь хоолыг өглөө идлээ харьлаа унтлаа юрдөө юм штэ. Гоо сайханд орлоо. Манай хүүхнүүд яах вэ? Өглөө босно өөр хөөхөд хань ижил те ажил төрөлтэй тэгээд ингэж байгаа. Тэгээд дундуур шоуна. Тэгээд шоуна энэ нөгөө нэг юм одоо Монгол нэг манай нэг тийм нэг юм Монгол хүний нэг юм биеийн өөрийнх нь нэг онцлог гэж юм байна. Тэгээд солонгосчууд чинь юу идэж уудаг, ямар уур амьсгалтай, ямар юм бэлээ. Тийм гоо тэдэртэй харьцуулаад байдаг байхгүй. Тэгснээр хөхтөө бөхстэй тайлтай байх хэвээр байна манай хүүхнүүдэд те. Хөхн байна, бөхс нь байна. Тайл нь байхгүй гэсэн гоё юм тий. Тайлтай өгч байдсан бүр шалгаж байна. Тэгэхээр ингээд зөвхөн нэг талын үнцгийг харж ингээд манай шоу бити шүмжлэх чичгээч. Гэхдээ бид нар жоохон дархлаатай болцсон. Одоо бол тий Монгол гэдгийг шүмжлэх гэж байна. Тэгэхээр тэрийг бас зөв ойлгоорой гэж би бодоод байдаг байхгүй. Тэгэхгүй болоод тэгээд та нар тэрийг тэгэхэд сая 3 сарын 28-нд энтгэгийн шоу арга хэмжээнд тэр плас моделүүдийг харалтаа гिचсэн унжцсан. Тэгсэн юм өөртөө амар ихтэй хитэн тийшээс авчаал ингээд яваад тэрийг нь хүмүүс үзэл орилоо л штэ. Манай гэхээр нэг юм хийхээр л ингээд юм биш. Болоо гэдэг нэг юм хандлагатай тий. Тэгээд тэр хандлага хийж байгаа хамгийн аимшигтай юм даа битээчүүд би бинийгээ. Тэгэхээр би тэгж бодоод тэгэхээр битээ тэгээрээ тэгээ энэ олон хүүхнүүд тантай исэн таны ээж таны охин бас өөртөө итгэлгүй болсон өөрийнхөө итгэлийг олох гэж байгаа. Магадгүй энэ загварын шоунд тэгээ бас өөрийгөө ингээд олоод тэгээд нэгээд алхаад тэр мэдрэмжийг бас ингээд биднээс бас авч иж магадгүй шүү дээ. Тэгэхээр бид тийм хандлага бас гоё эерэг болгоорой гэж би бас энэ ташинд уриалмаар байгаа. Тэгэхгүй бол бид нар чинь яг нөгөө эмзэг сэдвийг бид нар ингээд байж ажилтдаг байхгүй юу? Одоо хөсгөр махлаг гэдэг чинь одоо хүмүүсийн ярьдгаар анх бид нарыг бол нөгөө комментээр те яста баба гэж бичсэн байдаг шүү те. Тийм биш хандлагаж хууртай чи бид нар тэр түрүү ирүүл байхад шингээ асан тодорхой. Тэгээд бид тэрийг гоё дэмжээрэл шилжээд байгаа. Шоу арга хэмжээндээр одоо юу гэдгийг жоохон хөвгөлтэй юм уу? Нэг бол нэг хэцүү юм уу? Нэг бол ийм мартагдчихгүй турсамж ер нь юу болж исэн бэ? Шоу арга хэмжээнд. Яг нөгөө хамгийн анх юусэн аахгүй. Нөгөө шоугаа зохион байгуулах гээд байж байхдаа ингээд нөгөө яг хөвсгөр охтуудаа ингээд цуглуулад тэгээд фото зураг авах болдог байхгүй.
Тэгээд тэр нөгөө фото зурган дээр за угаасаа нийгмээс хүмүүсээс амар муухай тийм доромжлол ирнэ. Бүлийн одоо хүлээж авах чадвартай хүн байгаа бас байхгүй те. Тэгвэл би хамгийн анхны шоуныхаа нөгөө зураг авалтанд өөрөө ихтэй цуг орсон байхгүй юу? Бас хүүхнүүдтэй орсон жоохон уриалах гэж тэрийг жоохон нэгдүгээр уриалах гэж хоёрдугаар бас өөртөө ард нь ингээд зэвэрхүү үлдэхгүй бас дунд нь ингээд бас нөгөө бамбаа болж ингээд зогсоё гэж одоо тэгээд орлоо. За тэгсэн чинь л та наваач өө чи ингэж яхаа турах шоу юм ээ. Зөндө бүдүүн хүмүүсийг өөрөглөж байгаа юм өөрөж байгаа. Тэг би өөрөө турхаа биш яаж турах шоу юм. Үнэхээр би нэр алга шоунд ороод яг гоо жингээд бариад тэр чигээр явсараад бүр нарийн болцоол тэрийг үргэлжлүүлээд хийх үсэн. Буцаал яг хэвийн амьдралынхаа хэв маягт оронгооч буцаа бүм дэлбэрч байгаа юм чи. Тэгэл яг би яг тийм бол өөрөө турхаа биш гэж тийм бусдыг уриалал те. Бусдыг одоо гой турын мур гэж уриалах дэмий байхгүй. Тэгээд анх орж ирсэн. Тэгсэн чинь нөгөө зураг авалт хийгээд чинь 24 машин ингээд яг 24 машин ингээд наан цаан манай зургийг хийж ирээ заяа. Дундуур заяа манай продакшн нэртэй байгаа. Тэгээд тэгсэн би стаас урд хамар дээр суугаад ингээд зураг аваад тэгсэн чинь тэрийг бүр ингээд тасалж аваад хүмүүс зэвсэн. Орос машин Монгол хүүхэл. Тэгээд ингээд хөгжтэй бодлоо бас хүүхнүүдийн дунд болно. Тэгээд зарим нь ярьж болох ч юм уу, болохгүй ч юм уу те. Тэгээд тэр хүүхнүүдийн өөр тохиолдсон явдлууд гэх юм бол ер нь нэг шоу болгоод дээр бас бид нарт хөгжтэй болоод хүндхүү үйл явдлууд боллоо да. Хамгийн анхны шоун дээр бид тээр ядж байгаа нэг амар нэг нөгөө ихнийх дээр ингээд ер нь жоохон үзээ хамгийн ихний өдөр нь тэгэнгүүт нь 2 өдөр авсан те бид тээр шуналтаа 2 дахь өдөр нь одоо дахиад хүн үзэх юм байна. Үзнэ гэж бүр ингээд саястан юу таарчлаа марлаа гэж өөртөө амар гоё ингээд гошороолаад бид нар ч бас би нэгээс амар гоо сумж өгдөг байхгүй. Тэгээ хэлжсэн чинь юу ятах вэ? Хоёлаа хамгийн сүүл ингээд бүх хүүхнүүд амар гоё сэтгэл хангалуун баярлаа хоёроо гэд бид нар чи тэрж аваад үзээд шүүн гэж явсан чинь бид тэр бүр нөгөө UB Pulse юу түрээс чи бас нэлээд өндөр штэ. Тэгээ эхнийх дээр өөртөө ингээд хамгийн юм байдаг юм аа ингээд билет болохоос мөнгө өөрөө өгöd болгоцсон. Хоёр дахь дээр бүр баг үзээгүй. UB Pulse-ийн нэгтлэнд нь хоёр гар утсаа барьцаалаад машиныхаа түлхүүрийг өгөө гараа шахах. Бүр уг нь амар дотор ингээ уйлбар байгаа гэсэн битээ бүр ингээ инээгээд Гоё шоу хийсэн нэг бахархалтай нараад. Хоёул палсын гадаа. За тийм би хоёулаа гараа зохиж аваад хоёул машинч гуйчихгүй. тэгээд ингээд гараад явж илаа. Тэгээд энэ бол нэг хүмүүс болохоор энэ шоуг хийгээд асар хэмжээний мөнгө төгрөөлөд амьдралаа болгоод байна гэж боддог ч байж магадгүй. Бид нар чи өөрсдөө тусдаа ардаа нэг нь уран хоёулаа бид нар чи уран бүтээлчтэй. Нэг нь бизнестэй, нэг нь тэгэл уран бүтээлийн ажлыг хийж үздэг. Зөвхөн хоббигоор тэр хүүхдүүдийн баярлж байгааг харах ямар гоё гэж. Тэр хар гэрийнх нь хүүхдүүд ээж аав маав нэр баг би өөрөө ингээд тайзан дээр гараад ингээд цэцэг авч байгаас илүү тэр таашаалыг мэдэх амар гоё. Гоё гэдэг байхгүй. Хамтарч ажиллаж байгаа байгууллагууд байхгүй юу? Одоо шоун дээр нь. Одооний шоун дээр бол хамтарч ажиллаж байгаа битүүчний хамтарч ажиллаж гэдэг юм дөө тий. Байвал яг уу тэгэл бас байрал болох тий. Одоо бол яг тийм нэг хамтраад ажиллая. Одоо ивент гэж байгууллагаар хамтарч оролцъё гэсэн байгууллага биднэрт бол яг дэлгүүрүүд маань хамтарч ажиллаа. Хөвсгөр бүсгүүчүүдийн одоо нэг хувцас загварын чиг хандлагыг одоо танаа шоу яг яаж харж байгаа вэ? За манай нөгөө өсгөл бүсгүүчүүд чинь нөгөө хувцсны олдос гэдэг юм айгу ер нь бол жоохон хүнчтэй. Яг гэхдээ нэг үеийг одоо ч бас арай гайгүй. Гэхдээ зүгээр нөгөө нэг ёстой л нөгөө нэг таарснаа гэдэг шиг манай хүмүүс авч өмсдөг байсан шүү дээ. Анх ингээл ороод надад таарах хувцас байна гэж судаг байсан бол одоо дэлгүүрт оргод өө тань таарах хувцас байгаа шүү гэдэг болчих хэлсэн гоо. Тэгэхээр бид нар бол нэг тийм манай шоу нэг тийм одоо юу гэдэг хүүхнүүдийн загварын чиг хандлагыг тодорхойлоо л тий. Одоо юу гэдэг өсгөр хүүхнүүд ийм өмсөд гоё тийм юм. Гэхдээ аль болохоор нөгөө нэг ийм одоо юу гэдэг гоё альбарлаг донжтой гоё стиллэг байх гэж бид нар хичээдэг л дээ хүүхэн мод бусадаас тийм юмыг санал болгох гэж хичээдэг. Тэрийг фото зургаараа бид нар бас тий харуулах хичээдэг. Гэхдээ бидний одоо юу гэдэг яг энэ стил шүү гэж тодорхойлдог хүмүүс нь бид нар биш болгоор одоо тий битүүрийн чарт бас нөгөө юу яг нөгөө загварын
агентлаг ажиллаж байна. Хатуу За хатуу агентлаг ажиллаж байна. Тэгээд стилистүүд бас ажиллаж байна. Одоо яг хамтарч байгаа дэлгүүрүүд чинь ер нь бүгд л стилисттэй. Худалдагч эцдүүд нь өөрсдөө баг стилист болсон. Тэнгүүч бид нар нөгөө ингээд ер нь бол яг бүх эмэгтэйчүүд чинь нөгөө одоо нэг тийм дөрвөн төрлийн нөгөө би ингээ хуваагдчихж байгаа шүү дээ тий. Тэгээд нөгөө тий. Тэгээд аль нь тархалтай эмэгтэй хүн ямар хувц өмсөл өөсөө юу дарж яах вэ гэх. Тухайн хүүхнүүдэд бол бүгдээр нь хичээл орчиж байгаа. Тэгээ хувц сонгохдоо тэрнийг бас анхаарч байгаа. Тэгээ өнгөний хичээл. За энэ өнгө. Тий, тэгэх бол тий. Тэгээд өнгөний хичээл бас орно. За яг ийм шаргал царайтай эмэгтэйд бол ингэж харагдана. За жоохон над чиг юм бор бараан царайтай эмэгтэйчүүд бол ийм уу илүү зохин тайзан дээр ингэж гэрэл аавна ард бас баг ажиллаж байгаа л да. Тэгээд ерөнхийдөө би ч гэсэн бас яг тийм байсан. Гицэл нуугаал те. Тэгэл нэг доогоороо нэг эртүү зөвсөөл, нэг кет өмсөөл, пүүз жуу өмсөөл тэгээ нэг навсаасан бодуулах өмсөөл. Тэгэл явдаг байсан үе байдаг байхгүй. Тэгэл яг нөгөө тэгэхээр нэг байнгын гизээ татаж явах боломжгүй гэдэг сул бодолтны арга. Тавга хичээхгүй өнөө за би даа. Нөгөө том сул бодолтны арга ингээ бүх гэл гизээ ингээ тавьчихаар ингээ тэгээд нөр ингээ нууж байгааасаа баг өөрөө ингээ таашаал аваад байгаа юм уу яагаад байгаа. Тэгж явдаг. Одоо ч гэсэн бас тийм бүлэг хүүхнүүд байгаа шүү дээ. Гэтэл яг гоё өөсөө далтлаад хувцлах юм бол бүх эмэгтэйчүүдийн галбир төгсөн. Би ч гэсэн төгс галбиртай. Та ч гэсэн төгс галбиртай. Бүсгүй болон гоё өөрийн гэсэн гоё гоо үзэмжтэй гэдэг чинь тийм шүү дээ. Тэгээд яг бидний ардаас багууд ажиллаж байгаа. Нүүр будаг, өнгө болон бусад сургалтын дээс стилистүүд ажилладаг. Тэгээд тухайн модель болгон дээр тохирсон өнгөний болон загварын хувцсыг яадаг. Тэгээд бид нар ер нь бас цаашдаа зүгээр яг зөвхөн модельудаа биш зүгээр ингээд группийнхаа бүсгүүчүүд рүү чиглэсэн янз бүрийн тийм сургалтуудыг явуулъя гэж бодоод л байгаа. Харин тийм өнөөдөр жишээ нь одоо манай продакшнд гэж байгаа байхгүй юу? Танах юм сургалт явуулдаг уу? Тэгээ би нөгөө махлаг юм аа. Би явж чадахгүй. Миний шагаа юм ингээд айгу сонио ингээд би явахаар ингээд хайваг гэд муухай явд юм аа. Танах тийм сургалтууд байна уу гэд манай өсгөр хүүхнүүд айгүй их тийм асууж илээ. Тэгэхээр бас энэ талаар бас цааш бодмоор юм шиг байгаа тий. гэж бас бодсон. Тавгай чиний гоё гоё гэж. За тэгээ янгагийн сонсъё. Тавгай гэдэг байхгүй. Гаднаас орж ирэл гэсэн чи ёо яач вэ гэсэн чи гадуур гизээ татаж яваад хэцүү байна гэхгүй яагаад гизээ татчих хэцүү гэсэн чи ингээд татах нэг юм булдог юм уу лээ Том жирийг булдог нохож нэрээ дүүд мангар дам зээчтэй тэгээ яваад хэцүү бас хөвчлээ шүү дээ. Энэ үчлээ аюу хөргөө хүчлээ юмд явдгаа. Ингээд нөгөө нэг ярианы дараа дандаа юм явдаг гэдэг шиг. Хөвсгөр хөөрхөн бүсгүүчүүдэд хандаж ямар үг хэлмээр вэ? Тэ аюу сонио. Манай хөвсгөр бүсгүүчүүд ер нь ингээ харахад аюу тийм царайлаг. Ер нь царайлгууд би нэг юу нөгөө нэг фэйсбүүк дээр яваад сониогч юм уу болсон явдал ч юу те. Царайлаг хүүхнүүд чи өвсөждөг. Ягаад гэвэл орой олгон болцоон дөрөж байгаа. Ари зам дээр өөртөө зүвтгэв. Тэр шиг нэр айгуу тийм манай хөсөө бүсүүчүүд ер нь ингээд айгуу хөөрхөн хүүхнүүд байдаг. Тэгээд зүгээр л бид нар бол илүү л жинтэй эмэгтэйчүүд хөсөр бүсүүчүүд гэдэг бол бусдаасаа арай том дэлбэлсэн сарнай цэцэгс юм. Хамгийн гоё үг дээ шүү дээ. Тэгээд тэр нэрээ манай пласа шоуг аюу хүмүүс ингэж нэг асуугаад байдаг аахгүй. Танай шоу ингээд тураад юм уу гэдэг ингэж байдаг аахгүй. Тэгэхээр би хэлж байгаа би ч бид бүгд манай шоунд орж байгаа бүх хүүхнүүд хэлж байгаа аахгүй. Манайх бол хин нэг одоо жишээлбэл тураадаг шоугтаасаа биш ээ. Тэгэртээ тэрхүү эмгтэй хүн болгон өөртөө одоо ирүүл яхин тулд жингээ хасах хэрэгтэй гэдэг бүр алхан тутамдаа мэдж байгаа болохоор манайх тэр ингээд одоо юу аахгүй тураадаг тийм хасдаг тийм шоу манайх бол биш шүү гэдэг хэлж байгаа. Тийм гота манай шоу бол тэнцэн биш шүү. Шоу арга хэмжээ шүү. Тэгээд би бас дахин хэлээд байгаа учраас маш их тийм асуултууд ороо ирдэг байхгүй юу. Тэгээд танаа шоу чинь ингээд хүмүүс жингээ хасгаж чадчих та нар ингээд жинтэйгээ баймаа гэдэг уриалаад ах юм. Энэ өөрөө нийгэмд үзүүлж байгаа айгу буруу үлгэр дуурайл юм шүү. Тэгээд байдаг байхгүй юу. Тэгэхээр бид нар гэж байгаа. Бид жингээ хасах ёстой хаснаа тий хасах юм. Хасах шүү. Хасах яваа. Хасж байгаа. Тэр хөвтлээ бид нар
бас жоохон өөртөө ихтэй байна шүү дээ тий. Гой тусмаа шүү дээ. Амар л шүү яа тий. Гэтэл эмэгтэйчүүд айгүй гой дэмжиж байгаа гэдэг шүү дээ. Би нэг айгүй гой жишээ яриа. Сая шоуны бүртгэл явж исэн чинь над руу нэг утас цоглоо. Би уцаа байна сайн байна уу сайн байна уу гэх би ингээд эрэгтэй хүн байна. Би ингээд эхнэрээ танаа шоунд оролцуулах гэсэн юм аа. Гэлээ тэгэхээр би болно шүү дээ гэсэн чинь та нартай маш гоё ингээд үйл явдал маш гоё ингээд юм хийж байгаа хамт олон байдаг. Би танаа шоуг ингээд ер нь ингээд байнга ингээд харддаг гэж байгаа. Манайхыг бас дагтын гэж өнгөрсөн. Тэгээ би эхнэрээ оруулж би өөртөө ихтэй болгомоор байна. Яаж оролцоод би Эрдэнтээс холбогдож байгаа юм уу? Одоо Эрдэнтээс холбогдсон надад нөгөө залуу маань харж байл те. Гоё шүү дээ. Нөхрөө эхнэрийг бүртгүүлсэн зөндөө хүмүүс байл шүү дээ. Тийм харин тийм гот тэгээд байгаа юм чи манай эхнэр бол гайхалтай гоё юм өсөхгүй. Улам өөртөө ихтэй болоос гэж би бодож манай эхнэр манай 3 хүүхэдтэй. Тэгээд сайхан төрсөн бас тэгээд ингээд одоо жоохон ихтгэлгүй ингээд сэтгэл батралт ингээд байгаад байна. Тэгээд өмсөж байгаа хувцас дандаа хаг бараан байгаад байна. Тэгээд та нар ингээд манай эхнэрийг аваач. Тэ манай ихтэй тэгээ гоё найз нөхдөд байхгүй байгаад байна. Найз нөхдөдтэй олгоод өгөөч. Хамт олонтой олгоод өгөөч. Өөртөө ихтэй байлгаад өгөөч. Би нэг тийм бэр дэмжил юм сонсож байгаа юм жуудсан цанаас. Тэгээ би за эхнэрээ ямар ч гоё бүртгүүлчихээ чи өстой мундаг нөхөр байна те. Эхнэрээ ингээд дэмжин гэдэг бол маш гоё гэр бүлийн харилцаагаа бат бих цаашдаа эрүүл авч явахыг хичээж байгаа эрэгтэй байгаа байхгүй юу? Тийм гот чинь би эхнэр ингээд явж одоо эхнэр хурд ирсэн манай шоунд бас байгаа л да. Тэр ингээд аюу гоё юм кейсүүд манай дээр бол байгаад байгаа. Ирчүүд хүртэл одоо аюу гоё хандлага нь өөрчлөгдөв тий. Уусаар нийгмийн хандлага чинь яг тийм нөгөө турхай эмэгтэйчүүд рүү хандж байгаа чиглэж байгаа харилцаа нь арай өөр заяа. Арай нэг хөвсгөр эмэгтэйчүүд рүү хандж байгаа хандлага нь бас арай өөр. Ер нь жишээлбэл ингээд за нэг газар түлхүүрээ тавьчаад явлаа гэж бодъё заяа. Тэгвэл жишээ болоод тэр. Тэнгүүд нэг турхай хүн түлхүүр тавьж явах юм бол нөгөө хүн нэг турхай хүн ирээд түлхүүр тавиад явсан гэх. Үлдэгээ явсан. Үлдэгээ явсан. Жохон хөвсгөр нь ордог бол нэг бүдүү аваа явсан гэх. Ерөөсөө яг нэг ингээд бүр ингээд хуурчаад байгаа байхгүй. Бүдүүний яраас тантаа аваа. Гэхдээ амьдрал чи өөрөө ингээд тэр чигээр аз жаргалтай амьдрал гэж байдгүй гэж байна те. Аз жаргалтай мөчүүдийн хэлхээс чинь өөрөө ингээд аз жаргалтай амьдралыг бий болгож байгаа. Тэгэхээр аль болохоор амьдарч байгаа хорон бүхэндээ мөч бүхэндээ л гоё аз жаргалтай баймир байгаа. Өнөөдөр одоо ингээд чи бид гур бол аюу гоё аз жаргалтай ярьж байна. Энд чинь одоо бидний нөгөө аз жаргалтай амьдралын нэг хэсэг. Тэгэхээр яг ингээд өөрийгөө гээцэн байгаад нэгэн хэвээ амьдралдаа ингээд автаад өөрийгөө бас ингээд за гэдэг ингээд нөгөө бүх юмны ард тавьсан байгаа эмэгтэйчүүд жил болгон 40 орчим эмэгтэйчүүд хэсэг хугацаанд гоё аз жаргалыг мэдэрдэг байхгүй. Тэр чинь тэгэл бас өөрсдөө бидний хийж байгаа ажлын зорилго буюу. Тэгээ манай шоу үнэхээр гайхалтай шоу болдог гэдгийг нь юунаас мэдэгддэг вэ гэхээр манай шоу болгонд оролцсон өмнөх оролцогчдоос нь дараагийнхаа шоунуудад дандаа ингэ дахин оролцдог. Тэр гоё мэдрэмжийг, тэр гоё таашаалыг бүр дахиж авахыг хүсэж ин бүр үнэхээр гоё байдаг гэд өөрсдөө ингээл ерөөсөө ингэ эхний шоуны хамгийн эхний шоуны оролцогч өнөөдөр оролцож байна. Бараг шоу болгон дээр дараалж оролцож байгаа шахуу бүсгүй ч байна гэдэг. Зарим ч тэгээ бас зарим нь хашраад болдог л баг. Тэр ч бас аюу хэцүү шүү дээ. Дандаа л ингээл нөгөө нэг илүү шиг юм энд уултаа бүтэл дээр явсаар байгаа л гин тогтсон нөгөө 8-9 см өсгийтэй төвлөл дээр нөгөө дүрчээс өдөр болгон бэлтгэл хийгээл явж сураад тайзан дээр ямар нэгэн асуудал алдаа риск гарахгүй тул бид нар маш их бэлддэг байхгүй. Хөлбөм цэврүүд нь цус гоож нь тэр их өндөр жинтэй бид нар тургай өгнө тандц нэг ёолкон зороол нэг яхад хөл өвддөг шүү дээ. Тийм манай бүсгүүчүүдээс ямар хэр зөр ямар их төвчээр гарч тэр шоу бүхэл бүт ингээд нөгөө гэдэг хүмүүсийн орилоо чарлаан дунд зөвхөн тэр өдөр л хүмүүс харагдаж байгаа боловч тэрний цаана маш олон хүмүүсийн бэлтгэл, сургуульд хичээл, зүтгэл, цаг хугацаа тэгэл ард нь байгаа ар гэрийнхний дэмжлэг, сэтгэл санааны гоё ингэ өргөж өгж байгаа байдлууд бүгд нөлөөдөг. За шоуны дундаас нь нөхөр урлаад байна, гэрийн зөвшөөрөхгүй байна гэдэг асуудлаас ингээд болоод гарч явж байгаа хүүхнүүд ч байдаг тийм. Тэгээд нөгөө эхнэрээ дэмжиж байгаа бүлэг байгаа боловч бас цаана ингээд илт нүдэн дээр нөгөө эхнэр нь ингээд гоё болоод ингээд найз нөхөдтэй болоод нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоод ингээл бас сошиалд ч гэсэндээ бүр ингээд мэдэгдэг байхгүй нөгөө гоё хүүхнүүд ч бүгд ингээд хатдаг ч юм уу тийм. Тэгээд бас нэг манай нэг зарим нэг ирчүүдийн нэг заваа хандлага шүү дээ. Тэ зөвхөн ингээд нөгөө гэртээ ингээд нөгөө нэг
эцгийн эрхт ёсоор ноёдчихэд эхнэр нь зөвхөн нөгөө үйлчлэгээний байгууллагын ажилтан шиг л арга асуудлыг л дагаад гадаа явж ажиллаж ирэхэд эхнэр нь шоуны бэлтгэлд явчлаа гэх тэр хүний бас тухаалтагдж байна. Тэнгүүд өөрийнхөө тухтай байдлыг нөгөө байхгүй болчоор нь тэрэнд эхнэр нь буруутай ч юм шиг юу балаад илий шоу муу гэсэн одоо ингэ дундаас нь хайж явж байгаа мэтээчүүд хэл байна. Гэтэ цөөхөлдөө тэгээд яг хаяад ч гэсэн ирчүүд бас эхнэрүүдээ хүндлээд дуртай юм ин хийлгэж байгаарэ. Одоо жишээлбэл би бол үнэн тийм хаппи эмэгтэй байхгүй юу? Би яг өөрийнхөө хүссэн юм аа. Ерөөсө хүссэн цаг үедээ шууд л хийдэг. Яг л манай нөхөр намайг маш их дэмждэг. Манай нөхөр надаа ерөөсөө тийж намайг нэг чи одоо тийж мөг. За яг миний буруу ах юм бол бас ингээд зөвлөж одоос арай дидгээд юм шиг гэн. Гэтэ тэмүүч би өөртөө хитэн яг сар хитэн хоногоор ч хамаагүй уран бүтээлхийн ажлыг хийе явж байгаа. Манай найна, манай нөхөр хоёр арга ирээ ингээд дагаа явждаг. Тэгээд би тэг гайхдаг байхгүй зарим мэгтэйчүүд ингээд гэр нөхөр гэл ингээд байгаа. Яг ийм гоё юмд ингээд оролцох гэж байгаа чи ингээд дэмжиж өгч болдгоо болдоо гэх. Зарим ирчүүдийг бас гайхдаг. Тэгээд тэд зарим бараг хараагүй л дээ. Яг зарим нөхдүүдийг бидгүй. Манай багийн лам наваг бүр ингээд би бүр тэрэндээ би ингээд нөгөө эмэгтэй хүн чи бас хайртай хүнтэйгээ амьдраад дуртай ажиллаа хийгээд явна гэдэг чинь л бас хамгийн том аз жаргалуудын нэг гэж байна. Би ч хайртай хүнтэйгээ баг өөрөө ханьсангүй ч асууц. Тэгээд бодогцсон би алдаагүй юм байлээ. Тэгээд намайг одоо дуртай ажил юм яг хүснээр минь хийлэгдээд тэгээд чи бас л одоо нэг гайхуулах хүн биз дээ. Тэр яг энэ нэг саксо балаа авгаа ингэ солиорж ингэж бодох нь бодноос гэхдээ бас надаас бас хүмүүс зарим бас ихнэрүүдэд хийж бодож тээ. Миний ихнэрт ямар хүсэл мөрөөдөл зориг байлаа. Тэр зориг нь өнөөдрийг хүртэл хадгалаад ингээд амьдрал маань хэрэгжээд явж гин үү. Тийм гой хүсэл зориг эргэлзэлтэй хөөхөн окныг авч суучаад өнөөдөр зүгээр нэг хүүхэд гаргадаг, хүүхэд хардаг гэрийн эмэгтэй болгоцсон байна уу? Тэгэхээр одоо та нар эрэгтэйчүүд хэрэг үзчихвэл эхнэрийнхээ мөрөөдлийг нэг эргэж яриулаарай. Бас эхнэрийнхээ мөрөөдлийг өөрөө бас зүгээр яриулдаггүй махад дотроо бодоод тэр мөрөөдөлд нь заавал тийч нөгөө цаг хугацаагаар хэмжигдэх албагүй шүү дээ. Тэр хүний мөрөөдөл хизээж биелж болно. Тэгэхээр мөрөөдөлд нь нэг ч ихсэн өдрийг нэг ч ихсэн хэсэг цаг хугацааг зориулуулаад өөрт нь эрх чөлөөг нь олгоорой гэж хүсэж байна. Баярлалаа. Шоуныхаа талаар одоо хизээ болох уу? Таслбар 5 сарын 23-нд соёлын төвөргөнд 19 цагаас болно. Тэгээд энэ арга хэмжээнд маань бас та бүхний бас хүрэлцэн ирж үзээрэй гэж хүмүүсийг бас уриалмаар байна. Манай өөртөө ихтэй 40 хөвсгөр модель бүсгүй соёлын төвийн тайзанд бүүм тавихад бол бэлэн байгаа. Гой уран бүтээлчид ирж айдгаа уран бүтээлчид ирж айд угаа өргөн нэг үдс та нар маш гоё халуун дулаа маш гоё ийм нэг тийм сонин гоё мэдрэмжийг аваад бас нэг өдрийг бас өнгөрөх бах. Тэгээд манай шоу арга хэмжээ 5 сарын 23 соёлын төвөргөнд орно болно шүү. Ансхан норгороо тэгээд бас Plaza шоутай бас хамтран ажиллах хүсэлтэй бас байгууллагууд байж болно шүү дээ, тий. Холбогдорой. Тэгэхээр бид нартай бас холбогдорой. Бид нар бас гоё хамтран ажиллахад бас нээлттэй бэлэн байгаа шүү гэж бас хэлмээр байна. Манай импортын газрууд тий, хувцсууд экспортлдог хувцс загварын жишээлбэл тодорхой газрууд маань хүнсний газрууд маань эрүүл гоо сайхны газрууд байна. Бид нартай Plaza шоутай хамтран ажиллах хүсэлтэй бас газрууд байвал бидэнтэй бас холбогдоорой. Тэгээд та бүхнийгээ 5 сарын 23-ны 19 цагт соёлын төвөргөнд болох Plus Size Fashion Show 2025 шоу арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. За баярлалаа. За манай нэвтрүүлэгт оролцсонд баярлалаа. Та хоёртай шоунд нь амжилт хүсье. Баярлалаа. Танай хамт олон ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Ийм сайхан халуун дулаан баярлалаа. Уур амьсгалтай гоё нэвтрүүлэгтээ урьж оролцуулсан та бүхэндээ ажлын амжилт хүсье. Тэгээ манай шоуг гоё үзээрэй. Тэгээ үзээрэй. Энд хамт олноор нүрж байна. За баярлалаа. За баярлалаа.